Уул уурхай хөдөө аж ахуйн салбарт хамтарсан компани байгуулах, хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр ажиллах, боловсрол шинжилгээ ухааны салбарт мөн Белорусын их сургуультай хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо. Мөн хэлэлцээрийн явцад бид Монгол Белорусын компаниудын эхлүүлсэн уул уурхай техникийг Монгол улсад угсрах, орлуулах, мэргэжилтэн бэлтгэх, мөн түүнчлэн Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Белорус улсад борлуулах чиглэлээр хийгдэж байгаа хувийн хэвшлийнхний сан ажиллагааг дэмжихээр шийдвэрлсэн болно. Монгол улс уул уурхайн баялаг ихтэй бол Белорустай энэ салбар маш сайн хөгжсөөрн иймд Монголд Белаз зэрэг уул уурхайн машин механизм угсрах, засвар үйлчилгээний үйлдвэрийн салбар байгуулах, боловсон хүчин бэлтгэх, банк санхүүгийн салбарт хамтран ажиллах зэрэг чиглэлээр Монгол улсын засгийн газартай яриа хэлэлцээ төслүүд ярьж байна. Инновац эрдэм шинжилгээний чиглэлд хамтран ажиллах, Монголд автобус, троллейбус үйлдвэрлэх талаар хоёр тал хамтрах боломжтой. Хамтран байгуулах компани үйл ажиллагаа амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж, хоёр улс харилцаа ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэх болно.